Өглөөдөө өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв өгүүлбэрийн хил зүй найруулгын халтааг үзнэ. Өнөөдрийн хичээлийн зорилго өгүүлбэрийн төвшөнд өгүүлбэрийн найруулгын халтааг засаж сайжруулах гэсэн зорилготой хичээл орно. За найруулга гэж юу вэ гэж энэ. За найруулга зүй нь хүний санаа бодол юм үзэгдлийг хэрхэн уран яруу товч тодорхой эмх зэгстэй илэрхийлэх аргыг илрүүлэх зорилгоор тодорхой хэлний арга хэрэглүүрийг шинжилдэг. За өөрөөр хэлбэл бичиг зохиолын хэм хэмжээний хүрээнд хэрхэн зөв, оновчтой, тодорхой, ойлгомжтой ярьж бичиж болохыг судалдаг зүйл байх нэ. За найруулгын хэм хэмжээ гэж байна. За найруулгын алдаа гэдэг бол тухайн их бичвэрийг уншигч хүлээн авч ойлгоход ямар нэгэн хэмжээгээр хүндрэл учруулж, эргэлзээ гайхал төрүүлж уншигчдын явцыг алдагдуулж, уншигчийн анхаарлыг сарниулж, огт өөр юмд хандуулж буй нэг эсвэл хэд хэдэн үгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл бичгийн хэлний хэм хэмжээ найруулга зүйн шаардлагыг өөрчилснөөс найруулгын алдаа үүсдэг байна. За найруулгын дараах шаардлага байдаг. За шаардлагыг ерөнхий шаардлага, тусгай шаардлага гэж хоёр байна. За ерөнхий шаардлага бол ойлгомжтой, үг сонголт сайтай, оновч, товч хураангүй, гой зүй хийгээд учир зүйтэй байх нь. За тусгай шаардлага гэдэг бол сонирхолтой, яруу сайхан, нэгэн загвартай, зохиогч үзэл бодол бол туссан байдаг байна. За найруулгын алдааг найруулгын ба найруулгын бус гэж хоёр байна. За найруулгын алдаанд үг буруу сонгосон, үг илүүдсэн, үг дутсан, яруу хэрэглүүр оновчгүй сонгосон, үг давтсан, үг буруу хэлбэржүүлсэн ордог бол найруулгын бус алдаанд баримтын алдаа, учир зүй алдаа, хэл зүй алдаа, гой зүй алдаа байдаг. За энэ бүгдээрээ тусгаалan авч үзье. За жишээлбэл үг буруу сонгосон алдаа байна. За алдаатай жишээг багш нь уншия. Зарим дэлгүүр хямдрал гэж хүн төрлөختнийг хуурдаг гэсэн өгүүлбэрийн за хүн төрлөختөн гэдэг бол өргөн утгатай бөгөөд хүн болж төрсэн бүгдийг бол хэлдэг. За энэ өгүүлбэрийг засахдаа бид нар зарим дэлгүүр хямдрал гэж хүнийг бол хуурдаг гэсэн хүн төрлөختөн гэдэг үгийг ерөнхий утгаар нь биш хүн гэдэг утгаар нь бол зассан байна. За үг илүүдсэн алдаа байна. Нэг жилийн хугацаанд Япон улсад хэлний мэдлэгээ дээшлүүлэн сайжруулах хүмүүсийг бүртгэж байна гэсэн өгүүлбэрийн хугацаанд улсад дээшлүүлэх гэсэн үгийг онц шаардлагагүй бичсэн. За тэгвэл энийг зассан нэг жил Японд хэлний мэдлэгээ сайжруулах хүмүүсийг бүртгэж байна гэж зассан. За үг дутсан алдааг мөн багш нь хэлсэн байна. За яруу хэрэглүүр оновчгүй сонгосон жишээ байна. Үг давтсан жишээ байна. Үг буруу хэлбэржүүлсэн жишээнүүдийг багш нь алдаатай жишээ болоод зассан жишээг бол их саяданд харуулж байна. Та бүхэн дэвтэртээ тэмдэглэж аваад алдаагүй өгүүлбэрийг тэмдэглэж аваарай. За найруулгын алдаад мөн баримтын алдаа, учир зүйн алдаанууд байна. Жишээ нь баримтын алдааны тодорхойлолт нь тухайн юм үзэгдэл баримтын талаар мэдэхгүй буюу тойм төсөөлөлтөй байснаас гүйцэл авдаагүй зэргээс үүсдэг. Жишээ нь энэ дээр бол цэг, таслал, том жижиг үсэг, баримт буруу сонгосон гэх зэрэг ордог. Жишээ нь Монголын улс товч 14 дугаар зууны бүтээл бөгөөд монголчуудын түүх соёлын хамгийн том баримт гэдэг энэ бол баримтын алдаа. Ягаад гэвэл Монголын улс товч бол 13 дугаар зууны бүтээл байдаг те. За учир зүйн алдааг багш нь бас энд тавьсан байна. Гой зүйн алдаа, хэл зүйн алдааг бол буруу хэрэглэсэн жишээгнүүд байна. За энийг учрыг тайлбарлаад багш нь өгүүлбэрийг зассан байна. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.